Монгол улсын үндсэн хууль бол Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний ив нэгдэл, Монголын ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл, Монголын ард түмнээс урган гарсан эрхэм дээд баримт бичиг байдаг. Тэгвэл өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрөлсөх энэхүү ардчилсан үндсэн хуулиа сахин хамгаалах, баттган бэхжүүлэх үүднээс улсын хурлын тогтоолд хориг тавьж байгааг та бүхэндээ сонирдуулж танилцуулъя. Ингээд Монгол улсын ерөнхийлөгчийн хоригийг та бүхэндээ бүрэн ихээр нь танилцуулж байна. 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тогтоолд хориг тавих тухай Монгол улсын их хурлаас Монгол улсын ерөнхий сайдыг огцруулах тухай 95 дугаар тогтоолыг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр баталж тухайн өдрийн 14 цагт ёсчлон Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газарт албан бичгээр ирүүлсэнтэй танилцлаа. Монгол улсын ерөнхийлөгч Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 1, Монгол улсын ерөнхийлөгчийн тухай 12 дугаар зүйлийн 8-р хэсгийг тус үндэслэн Монгол улсын их хурлын 2025 оны 95 дугаар тогтоолд дараах үндслэлээр бүхэлд нь хориг тавьж байна. 1. Монгол улсын их хурлын шийдвэр, үйл ажиллагаа үндсэн хуульд бүрнээ нийцсэн байвал зохино. Монгол улсын үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1-р хэсэгт улсын их хурлын гишүүдийн 4/1-ээс доош хүн ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьбал улсын их хурл 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын их хурлын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол ерөнхий сайдыг огцруулах тухай улсын их хурлын тогтоол баталсанд тооцно. Мөн Монгол улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101-р зүйлийн 101-ийн 4-р хэсэгт улсын их хурлын нийт гишүүний олонх ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсан тооцсон хэмээн тус заасан. Дээрх заалт ёсоор улсын их хурлын гишүүдийн анх тавьсан санал буюу ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжих хэсгээр улсын их хурл санал хурааж шийдвэрлэх ёстойг үндсэн хууль болон улсын их хурлын чуулганы дэгийн тухай хуульд салаа утгагүйгээр тусгажээ. Гэтэл 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар ерөнхий сайдыг огцруулах хэсэг асуудлыг хэлэлцэхдээ улсын их хурлын гишүүдийн албан ёсоор тавьсан саналаар биш, төрийн байгуулалтын байнгын хорооны ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй гэсэн саналаар санал хураан хэлэлцэн шийдвэрлсэн байна. Энэ нь Монгол улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2-р хэсгийн ардчилсан ёс, шударга ёс, үндэсний нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн түүнчлэн үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 1-р хэсэгт үндсэн хуулийн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино хэмээх заалтыг тус зөрчих нөхцөлийг бий болгосон байна. 2. Хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим зөрчигдсөн байна. Монгол улсын үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэд үзэж үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Монгол улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-гийн 1-т хуралдааны гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчинтэд тооцно хэмээн тус заасан. Мөн улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 2-т нэгдсэн хуралдаан 7 хоног бүрийн пүрэв баасан гарагт 10-аас 13, 14-өөс 18 цагт хуралдана. Гишүүд өглөө 9 цагаас эхлэн эрцэд бүртгүүлж хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэн. Товлсон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно хэмээн хуульчилсан байдаг. Гэтэл 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн пүрэв гарагийн 9 цагаас эхлэн улсын их хурлын гишүүд эрцэд бүртгүүлж эхэлсэн байх боловч 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хуралдааны эрц бүрдээгүй байна. Улмаар 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр буюу баасан гарагийн нэгдсэн хуралдааны эрцийг шинээр бүрдүүлэлгүйгээр пүрэв гарагийн эрцийг үргэлжлүүлэн тооцож улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж шийдвэр гаргажээ. Энэ нь
Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 2-т нэгдсэн хуралдаан 7 хоног бүрийн пүрэв баасан гарагт 10-аас 13, 14-өөс 18 цагт хуралдана. Товлсон асуудлыг ажлын цагт багтаан хилэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно гэх хуулийн заалтыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдах хүчин төгөлдөр эрц бүрдээгүй байхад чуулганы нэгдсэн хуралдааныг сунган хуралдаж шийдвэр гаргасан нь чуулганы дэгийн тухай хуулийг илтэд зөрчсөн болжээ. Энэ нь Монгол улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсгийн хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн 27-р зүйлийн 6 дахь хэсэгт улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдааны гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэд үзэж үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ гэж заасныг зөрчсөн хэмээн үзэж байна. Монголын ард түмний үнэт зүйл хүсэл зоригийн илэрхийлэл болсон үндсэн хууль дээдлэх зарчим зөрчигдөх нь Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал, үндэсний аюулгүй байдал, ард түмний ив нэгдэл, улс орны хөгжил дэвшил, гадаад дотоод нэр хүнд, төрийн байгууллагын дархлаа, улс үндэстний нэгдмэл байдалд ноцтой хохирол учруулах аюултайг улсын хурлын эрхэм гишүүд та бүхэнд онцгойлон сануулж байна. Иймд Монгол улсын их хурлын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар тогтоолд тавьсан энэхүү хоргийг хууль тогтоомжид заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй. Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлцэх гэсэн хоргийг та бүхэнд танилцуулж байна.